Тийм манай сургуулийн түрүүн би хэлсэд 3 барилгатай гэдэг чинь одоо энэ болохоор Annex 1 гэдэг нь харагдаж байна. Тэнд Annex 2 гэдэг харагдаж байна. А тэгээ энэ болохоор яг манай үндсэн main building маань ерөөхдөө энд байж гэнэ гэсэн. За main building маань болохоор ерөөхдөө яг эндээс эхэлж байгаа. Одоо энд одоо манай dining area байна. А тэгээ dining area-гаас ерөөхдөө манай оюутнууд цайны цагаараа эндээс ороод ерөөхдөө хоолнуудаа ингээд сонгож аваад ерөөхдөө энд болон тэр pool side дээр ерөөхдөө идэх боломжтой гэсэн үг. Энд болохоор манай бас нэг MP room гэдэг бас ийм өрөө байгаа. Тэгээ бид нар энэ өрөөнд болохоор одоо жишээ нь янз бүрийн жижиг цөөх хүнтэй арга хэмжээний зохион байгуулалттай ч юм уу ерөөхдөө энд хийцдэг. Жишээ нь бид нар одоо түрүүн beer fluid art гэдэг юм уу тиймэрхүү юмнууд ингээд болдгоо гэсэн. Тэр нь ерөөхдөө цөөх хүмүүс оролцсон юм бол энд ерөөхдөө хийгээ явдаг. За тэгээд манай нэг давхар болохоор ерөөхдөө дандаа group ангиуд байдаг. Хоёр давхар ганцаарчсан ангиуд байдаг. За одоо хэдүүлээ ерөөхдөө бас ийшээ манай офис байгаа. Тэгээд энд бас манай мэдээллийн самбар байгаа. Мэдээллийн самбар гэдэг нь юу гэхээр одоо чинь энэ хэсгээр дандаа яг манай сургуулийн тогтмол байж идэг мэдээллийн одоо ингээд цагийн барьж идэм үү те жишээ нь одоо ингээд фитнес яг хэдэн цагийн хооронд ажилладаг байгаа гэдэг юм те тиймэрхүү мэдээллүүдийг эндээс харчих боломжтой. Эндээс болохоор ерөнхийдөө бид нарт бас одоо нэмэлтээр ямар нэгэн үйл ажиллагаа болж байгаа бол эндээс бас харах боломжтой. Бид нар ерөнхийдөө улс орон болгонд зориулсан ерөнхийдөө одоо жишээ нь Viber chat ч юм уу одоо WhatsApp chat ч юм уу Line ч юм уу те тиймэрхүү юмнууд байж идэг. Гэхдээ бид нар тэрүүгээр гадна хүрэхээс гадна бас нэмэлтээр ерөөхдөө энэ дээр тавьчихдаг гэсэн. Бид нар ерөөхдөө энд болж байгаа бүх мэдээллүүдийг тухайн тэр группүүд рүүгээ шеэрлээд ерөөхдөө за ийм арга хэмжээ болж байгаа шүү манайхаа оролцоорой гэдэг ч юм уу тиймэрхүү юмнуудыг шууд зарлаа авчдаг. За энэ болохоор манай офис. Тэгээд энэ болохоор яг манай яг олон улсын ажилчид сууж идэг. Ийшээгээ яг манай менежерүүд сууж идэг. Тэгэхээр яг манай хоёр сувилагч гэж байгаа. Манай хоёр сувилагч бас ерөөхдөө 8-аас 10 цагийн хооронд ажиллаж байгаа. Тэгээд манай өдөр бүр 8-аас 10 цагийн хооронд ажиллаж байна. Тэгээд хүмүүс ерөөхдөө 8-аас 10 цагийн хооронд хурж ирээд өөрт нь халуурж байгаа бол халууны юм авах ч гэдэм үү те ингээд шаардлагатай юмнуудаа эндээс авчиж болно. Энэ болохоор манай яг бас front desk гэдэг манай Филиппин ажилчид бас энд сууж идэг. Тэгээд ийшээгээ ерөөхдөө Япон, Вьетнам, Хятад, Тайван, Монгол ч юм уу те манай ерөнхий олон улсын ажилчид энд суугаад ерөнхий оюутнуудаа туслан дэмжлэг үзүүл явдаг гэсэн. За ийшээгээ болохоор манай яг нэг давхрын зүгээр яг нийтийн эрэгтэй эмэгтэй 0 байгаа, ажилчдын 0 байгаа. Энд болохоор манай laundry service байгаа. Тэгээд бид нэр ерөнхийдөө угаалгын хувцснуудаа ийшээ авчаад өгчдөг. Тэгээд өгчөөд дараа нь эргэж авахдаа бас эндээс аваад одоо чинь тэнд ингээд тавьсан байгаа хувцснуудаас яг хаана миний хувцас юм ч гэдэг юм те тэрийг олоод өөрийнхөө номероор олоод ерөнхийдөө хувцас аваа явчих болтгоо. Ийшээгээ групп ангиудыг сонирхож үзье. 11 гэсэн ангиуд ерөнхийдөө энд байж байгаа. Энэ болохоор дандаа групп хичээл ордог. Тэгээд одоо жишээ нь энэ G1 дээр одоо ингээд бид нар зарим үед ингээд нэмэлт хичээлүүдийг ингээд орж идэг. G2 бас нэмэлт хичээлүүдийг орж идэг. Бас нэмэлтээр хурлуудаа бид нар бас өөрсдөө хийж идэг. Тэгээд нөгөө би түрүү нөгөө 4 цагаас эхлээд нэмэлт хичээлүүдтэй гэж шүү дээ. 4 цагаас G2-д English movies-д орно. G1-т болохоор English games болохоор тэр цаатлын ангид орно гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар эндээс хараад явчих боломжтой. Хагасаа өдрүүдэд бас ангиуд ингээд орхино гэдэг мэдээлэлд авчих боломжтой. Мөн G3, G4 гэсэн ангиудыг бид нэр орой 5 цагаас 11 цагийн хооронд ерөнхийдөө оюутнуудаа нээгээд өчтдөг. 5-аас 11 цагийн хооронд хэрвээ өрөөндөө хичээлээ хийх жоохон тухгүй санагдаад байвал энд хурж ирээд ерөнхийдөө бие даасан хичээлүүдээ ингээд хийгээд ерөнхийдөө хичээлүүдэд тавтаа явах боломжтой гэсэн. Тэгэхээр хоёлаа ийшээ бас групп ангиуд байгаа. Тэднийг бас сонирхоод үзчих. За ийшээ бас групп ангиуд байгаа. Тэгээ ерөнхий одоо хичээл орж байгаа учраас энэ хичээлүүд яаж ордгийг бас хараа сонирхоо явуул. Ажлын өдрүүдээр ерөнхийдөө ингээд шууд явж ороод сэлчих боломжтой. Амралтын өдрүүдээр болохоор 9-өөс орой 8 цагийн хооронд ерөнхийдөө шууд ороод сэлчих боломжтой гэсэн үг. За энэ болохоор яг манай кафетерия байгаа. Хүмүүс ерөнхийдөө яг ойр зургийн одоо жижиг сажиг снэк ч юм уу эсвэл усандаа зарим ч юм уу тиймэрхүү авахаар бол эндээс авчих боломжтой. Тэгээд ийшээгээ ерөнхийдөө манай ганцаарчсан ангийн танхимууд байгаа. Одоо анги дээр цаад улаан хан нийтэндээс эхлээд ерөнхийдөө ийшээ ингээд тоотоор ингээд 50-аас 64 гээд ерөнхийдөө хичээл нь орж байгаа. Тэгээд оюутнууд бид нар хичээлийн хуваарийг гаргаад өгчөөр ерөнхий одоо энэ гаднах тоонуудаас хараад жишээ нь одоо 67 гэдэг ангид хичээлтэй байлаа. Гэтэл 65-аас 73 гэсэн юм дотор ангид байгаа хичээл нь байгаа юм ингээд ерөнхийдөө явж ороод үзчихдэг байгаа. Би тэгээд түрүү нөө цэвэр усны талаар ярьжсэн. Манайхлаар ингээд давхар бүртээ ерөнхий ингээд цэвэр усаа байршуулад өгсөн байж байгаа. Тэгээд оюутнууд цэвэр усны савтай эсвэл аягтай бол шууд эндээс аваад уучих боломжтой. Тэгээд бид нар эндээ бас яг фүс бололоо. Ширээний теннисний хэсэгтээ
Тэгээ оюутнууд 5 цагаас хойш ерөнхийдөө доошо офис руу ороод энэний одоо аркад бөмбөгийг ч юм аваад энд тоглох боломжтой. Энд манай хүүхдийн өрөө байгаа. Хүүхдтэйгээ ирсэн хүмүүс хүүхдүүдээ ерөнхийдөө энд оруулаад тоглож явах боломжтой. Тэгээ хүүхдүүд нь энд тоглож явах өөрсдөө хичээлээ үзээж явах боломжтой хэсэг байгаа. Тэгээд ийшээгээ ерөнхий бас ганцаарчилсан ангиуд. Тэгээд нэг гэсэндээ тийшээ 157 хүртэл одоо яг үндсэн барил дээр бид нар яг нэг цагт 157 ганцаарчилсан хичээл орох боломжтой гэсэн үг. Гэхдээ бид нар бас нэмэлтээр Annex 2 дээр бас нэмэлт ганцаарчилсан хичээлүүд байгаа. Бас групп ангиуд байгаа. Доор бас групп ангиуд байгаа. Ерөнхийдөө бид нар нэг доор 500 оюутан бол авах боломжтой байгаа. Тэгээд дээшээгээ ерөнхийдөө өрөөтөд танилцж үзье. Тэгээд бид нар энэ 7 хоног ялч нөгөө нэг оюутныхаа тооноос шалтгаалаад ганцхан өрөөл ялч боломжтой байлаа. Тэгээд манай өрөөнүүд бол ерөнхий яг ийм зохион байгуулалттай байдаг. Ерөнхий ачааллаас шалтгаалаад одоо жишээ нь энд бид нар ингээ хоолны заалыг бас нэмэлтээр гаргаад өгчдөг. Жишээ нь одоо сая Монгол кемп болон Тайваны кемпийнхэнд ирсэн. Тэгээд тэр үеэр ирэхэд болохоор бид нар яг Монгол кемп болон Тайваны кемпийн хүмүүс яг энд хооллоод ирсэн. Үндсэн барилга дээр болохоор яг үндсэн насан туршидтай холилдуулгаар энд тусад нь хооллоод ерөнхийдөө ачааллаас шалтгаалаад групп оюутнуудыг ерөнхийдөө яг энэ хоолыг идүүлцдэг гэсэн үг. Манай нэг дахь одоо жишээ нь Америк ч гэдэм үү, Канада ч гэдэм үү, UK ч гэдэм үү одоо иймэрхүү ангиуд бас харагдж байгаа. Энэ ангиуд болохоор юу вэ гэхээр бид нар ерөнхийдөө яг шинэ оюутнуудаа энэ Америк ч юм уу UK-д цуглуулад ерөнхий одоо 40-50 оюутан 100 оюутан ч юм уу ирлээ гэхэд энэ оюутнуудаа энэ ангиуд авчраад ерөнхий тухайн одоо сургуулийнхаа чиглүүлэх сургалтуудыг оруулаад тухайн сургуулийнхаа дүрмүүдийг танилцуулаад явцдаг. Тэгээд бас янз бүрийн арга хэмжээ болол одоо чинь энэ ангиудаар ерөнхий орчдөг гэсэн үг. Ерөнхий чиглүүлэх сургалт ийм тийм гэдэг юмнууд энд танилцуулаа явцдаг. Тэгээ энд чинь бас одоо Японы групп хүүхдүүд ирсэн бас ингээ групп хичээлүүд нэмэрхүү байдлаар бас ороо байж байгаа. Одоо ширээний теннис байна. Ширээний теннисний ракет болон бөмбөгийг манай фитнесээс шууд ороод авчих боломжтой. Тэгээд энд саксны талбай байгаа. Тэгээд саксны талбайн бөмбөгийг бас эндээс авчих боломжтой. Волейболын бөмбөгийг бас эндээс авчих боломжтой. Тэгээд 7-оос 11 цагийн хооронд ажиллана. Тэгээд цаад activity zone болохоор ерөнхийдөө орой 5 цагаас эхэлж ажиллана. Амралтын өдрүүдээр 1 цагаас эхэлж ажиллана. Тэгээд оюутнууд орж ирээд ерөнхийдөө энэ дээр өөрсдийнхөө нэр тэгээд өрөөнийхөө дугаарыг одоо хэдэн цагт орж ирснээр ч юм уу тэрийгэ бичээд ерөнхийдөө манай шууд фитнес юмнуудыг хэрэглээ явуучих боломжтой гэсэн. Ийшээгээ одоо ингээ гүйлтийн зам одоо шат ч байт юм эсвэл цаан ч байт юм тиймэрхүү байдлаар одоо ерөнхийдөө шууд ийшээ явж болно. Одоо юунууд байгаа. Одоо жишээ нь кардио их ч юм уу халаалт их ч юм уу тиймэрхүү хэсгүүд ийшээ байгаа. Тэгээд энэ хэсгээр болохоор илүү хүчний дасгалууд их боломжтой хэсгүүд нь байгаа. Тэгээд ерөнхийдөө 7-оос 11 цагийн хооронд одоо хэдэн цагт чамаагүй орж хэдэн цагт ерөнхийдөө дасгалаа хийгээ явчих боломжтой гэсэн үг. Тэгээд ийшээгээ манай яг activity zone гэдээ байна. Activity zone нь болохоор манай бильярдны ширээ байна, массажны сандал байна. Тэгээд зарим мажон тоглодог оюутнууд байдаг. Тэн дээр мажон тоглож болдог. Гэхдээ зарим нь бас тэнд хүзэр тоглолцсон сууж идэв. Тэгээд тэнд бас манай телевиз PlayStation 5 байгаа. Тэгээд оюутнууд хэрвээ PlayStation 5 тогломоор байвал тийш очиж PlayStation 5 тоглож болно. Тэгээд тэрний гарыг ч юм уу асааж тогломоор байвал тийш үүдний ресепшн дээр очиод ерөнхий би ийм тогломоор байна гэж хэлээ. Тэндээс PlayStation тоглож боломжтой. За ийшээгээ ерөнхий манай ганцаарчсан ангиуд ерөнхий ийшээ байгаа. Тэгээд энд одоо ерөнхийдөө ийшээ одоо групп чи ийшээ болохоор групп ангиуд байгаа. H гэсэн номертайнууд нь групп ангиуд, B гэсэн номертайнууд болохоор ганцаарчсан ангиуд байгаа.